За нэг ойлерын 4-р бодлогыг бодно. Тэгээд энэ бодлогыг алгасчтэй мэлүү гэснэ. Бас ашиг гэж бас нэг юм үлдээчихвэл гэж. За тэгээд одоо эхнээс нь бичгээс энийг одоо юу гэдгийг хийж чадах юм шиг баг тэ. Нэг амар бодолцоод ах юм байхгүй л тэ. Миний л хувьд амар том математикийн амар том онол байд юм уу гэдэг. За ямар ч юм гэсэн иймэрхүү байдлаар. Одоо манай хариу бол нэг иймэрхүү те. Одоохондоо тэг байгаа гэж үзчих. Тэгээд бид нэр хоёр давталт аавна. Үржирийн нэг юм за нэг юм дуржуулна те. Тэгээд тэрийг нь бас хөрвүүлж үзнэ. Хөрвүүлнэ. Яа нэх юм хөрвүүлнэ гэх юм уу яа нэх юм. Бөкснөөс нь бичиж үзнэ. Тэгээд px2-ын тэнцүү байвал палиндром гэсэн үг. Тэгэхээр хариуга автаа тэгээд явна гэсэн үг. Тэгээ за энэ бол угаасаа за нэг гिचээ. За энэ ийм хүл юм байх ах. Нэг тийм сүртэй ч юм байхгүй л хэл та. За юу лээ? Би үйлбэрийг хэлээг юм шүү дээ. Энд чинь нэм шүү дээ. Баги. Зин 2 оронтой тоонуудын үржүр бол үржүрт гардаг тий 2 оронтой 2 тооны үржүрт гардаг. Тэгсэн мөртлөөс палиндром тийм тоог олоо гэж байгаа байхгүй. Тэгэхээр палиндром гэдэг нь урдаасаа хойноосоо адилхан уншигддаг гэсэн үг шүү дээ. Гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. За тэгэхээр 3 оронтой 2 тооны үржүр нь палиндром болдог. Тийм 3 оронтой 2 тооны үржүр болдог палиндром хамгийн их тоог бол гэж байгаа байхгүй тий. За 3 оронтой тоогоо шууд ингэж энийг зүгээс ингэ батчих өөр. Зүр харлаа. Ийм хөө нэг одоо юуг нь яах вэ тий. За pt тэнцүү i үрчгэн j. За одоо x төрүүлэл болчих шүү дээ. Бас нэг илүү юм хэрэгтэй юм шүү дээ. За гэл болчих хаа. Тэгээс ирсэх байвал үнэ үү? Сүүлийн цифр нь тэг байвал яачих вэ? Гайтай юм шиг. Гэхдээ сүүлийн цифр биш хамгийн ихний цифр нь үлдэн шүү дээ. Тэгэхээр гайгүй мэн. За тэгээс их байвал за ямар нэгэн тоо байна гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол бүгдээрээ хамгийн сүүлийн цифрыг авчээ. Хамгийн сүүлийн цифрын энэ x дээрээ x-ийг 10-аар үржүүлээл хамгийн сүүлийн цифрыг нэмээд тахтал болчихно л да. Яач ч утсан тий. Тэгэхээр одоо бид хамгийн сүүлийн цифрыг x-д өгсөн гэсэн үг шүү дээ. x чинь 0 байгаа тий. Жишээлбэл гэсэн үг шүү дээ.
нэг иймэрхүү тоо байсан бол эхлээ 0 байж хагаад одоо хэд болох вэ? 10-аар үржүүлээд 4-ийг өгж байгаа шүү дээ. 4-ийг нэмж байгаа шүү дээ. Тэгэхээр 4 болчихж байгаа байхгүй юу? Манай x маань. Тэгэнгүүтээ ингээл цааш явчихна дөө. Тэгээ нөгөө тоог чинь сүүлийн цифрыг авцсан чинь сүүлийн цифрийн дараачих хэрэгтэй те. Ингээд дараачих шүү дээ. Тэр үтэг энэ пин тэгтэй тэнцүү байвал хамгийн уртлын цифр нь хизээч тэг байхгүй шүү дээ те. Тоо юм чи. Тооны. Тэгэхээр тэг болчихвол бүх цифрүүдээ бид нар авцсан гэсэн үг байхгүй юу? Тэгэл ерөнхийдөө болчихно гэсэн. Тэгээ энэ чинь дараагийн үйлдэл дээр манай тоо чинь 675 болсон байгаа шүү дээ. Тэгэхээр одоо 4 байж байгаа хэд болох вэ? 40 дээр нэмэх нь 5 биш үү те? 45 болно шүү дээ. Зүг үү? Тэгээд тэрний дараагийн үйлдэл дээр 457 болоод тэгээд дараа нь 450 4576 гэдэг ингээд тэгээд энэний дараа манай пи чинь тэгтээ тэнцсэн байхгүй. За нэг иймэрхүү л. Тэгээ бид нэр тоогоо хөрвүүлээд тэргээ x төгсөн байгаа. Тэгээ хэрвээ энэ хоёр тэнцүү авах юм бол хариу байж магадгүй те. За манай энэ хариу маань энэ шийд маань хариунаас маань их байвал гэдэг. Юмыг яч бүтээ энэ салгалаад бага юм дээр давтагдаж мавтагдаад би энэ давталтыг дараа нь янзлана. Эний чинь за яах ёстой вэ? Бараг ингэх ёстой ах шүү тий. Хоёр дахь тооны үргэлж их байна. Тэгэхгүй бол хоёр дахь тоо нөгөө тооноос их буюу тэнцүү байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхгүй бол нэг дахь тоо их байгаад байвал шийдээ бид нэр 2 болоод 2 үйлдэл хийгээд байна гэсэн үг шүү дээ. Өөрөлдвөл бид нар 100 гүрчих нь 300 гэж нэг шалгачаад дараа нь 300 гүрчих нь 100 гэж шалгах гэдэг шүү дээ. Энэ чинь давхар үйлдэлтэй. Тэгэхээр энийг зайлуулж тээ. Ингээл зайлж шүү дээ. За тэгэл хариудаа ингээд болоод байна. Тийм юу гэдгийг гайхамшигтай бодолт модлт биш хоо энэ зүгээр ингээл л гарч штэ. За нэг иймэрхүү бодолтой. Багийн нэг өөрөө нэг туршаад үзнэ үз. Нэг туршаад ах чинь байхгүй дээ энэ зүгээр олны тоог хөрвүүлээд цифрээр энэ хойноос нь авж байгаа энэ хэсгэл ер нь ашиглагддаг дээ айгүйх ашиглагддаг. За good luck багээ.